Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө зөвлөгөө бичлэгээр та бүхэндээ өглөөний цайны талаар ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр та өглөөний цайгаа уудаггүй. Ер нь өглөөний цайн дээр хэр их ач холбогдол өгдөг вэ? Яг юу идэж уудаг вэ? За өчигдөрхөн над дээр зөвлөгөө авахаар нэг залуухан 22 настай бүсгүй залуу бүсгүй ирсэн. Тэр эмэгтэйгийн хувьд бол ходоодны дурангийн зургаас харахаар нэлээ хүнд хэлбэрийн цөсний сөөргөтэй, өөрөөр хэлбэл цөс ходоод руу хайдаг ийм дүр зураг байсан. За тэгээд асуугаад ярихад бол ерөнхийдөө тодорхой хэмжээгээр эрүүл хооллохыг зорддог ийм байгаа. Гэхдээ нэг алдаа байгаа. Тэр нь болохоор өглөөний цайгаа яг тогтмол цагт уудаггүй. Өглөөний цайн дээр бас тодорхой юм ач холбогдол өгдөггүй байгаа. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө ганцхан тэр эмэгтэйч биш, ер нь маш олон хүнд нийтлэг ийм тохиолдоод байдаг ийм буруу дадал байгаа. Тэгэхээр бидний өглөөг өдрийг шинээр эхлүүлж байгаа энэ өглөөний цайнд бол бид нэр мэдээж тодорхой хэмжээний хоол хүнс идэж байгаа ч гэсэн тэр идэж байгаа хоол хүнс маань яг бидний эрүүл мэндэд тухайлах юм бол яг хоол боловсруулах эртэн тогтолцоонд маань хэр зэрэг үйл ажиллагааг нь хэвэн явуулахад цаашлаад тэр хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өөрсдийнх нь үүргийг нь хэвэн явуулахад хэр зэрэг тохиромжтой ингэж хооллоод байна вэ гэдгээ бас нэг бодох цаг болчихсон. За зарим хүмүүс бол завгүйгээсээ болоод өглөөдөө нэг цай уухгүй зүгээр нэг ус, кофе юм уугаад гарцсан байдаг. За зарим нь болохоор өглөөний цай уудаг ч гэсэндээ яг хоол боловсруулах замыг сэрээгээд яг үйл ажиллагаагаа явуулахад нь ингэж дөхөн болох тийм хоолыг бол идэхгүй байгаа ийм байдал бол анзаарэгддэг. За тэгэхээр энэ дээр би нэг цөсний тухай бас ярих хэрэгтэй болж байгаа. Бидний элэг бол цөснийхөө хүчлийг яг эвдэрсэн кранттай адилхан бүр туслаар ингэж ялгаруулдаг. Тэгэхээр 24 цагийн туршдал элэг маань шүүрэл буюу цөсний хүчлээ ялгаруулдаг гэж ойлгож байна. За түүнийг нь цөсний хүүдийг цуглуулж аваад тэгээ хүн яг хоол идэх үед л тэр цөс маань булчин нагшаад 12 хуруугц руу цөсөө ялгаруулж байгаа. За тэгэхээр бүх хоолн дээр бол ялгардаггүй. Тэгэхээр энэ цөсний ялгарж байгаа ялгаралт нь болохоор таны эзэн хоолны нэгдүгээр төрлөөс нь хамаарна. Ямар хоолн дээр илүү цөс ялгарх вэ? Хоёрдугаарт нь эзэн хоолны хэмжээнээс хамаарна. Тэгэхээр та яг цөсийг бүрэн ингэж сулж байх хэмжээний найрлагатай тэгээд яг тийм тодорхой хэмжээний хоол идсэн тохиолдолд таны цөсний хүүдийг бүрэн сулрах боломжтой. Та хэрвээ өглөө босоод хэд хөнгөн хооллох юм бол цөс бүрэн ялгараад яг шүнжэнгөө цугларсан тэр цөс маань ялгардаггүй, тодорхой талан ч юм уу эсвэл тодорхой 25% ч юм уу ялгарна. За тэгээд өдөржингөө бол цөс чинь дахиад нэмэгдээд ингэж ялгараад энэ нь өмнөх өдрийн боловсроод хүүдийнээс сулраагүй тэр цөстөөгөө нийлээд ингээд ирэхээр улам өтгөрдөг юм байгаа. За цөсний яг өөрийнх нь ялгарах тэр хэмнэл нь болохоор бидний яг энэ нарны югаар гэрлийн давтамжаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл өглөөний 6 цагаас оройны 6 цаг хүртэл бидний ер нь хоол боловсруулах замын ходоодны хүчил, нойр улчирхаан шүүрэл, цөсний хүчил эдгээр нь маш сайн идэвхтэй хурдан боловсрч ялгарч байдаг. Тэгвэл эсвэргээр 18 цагаас хойштой оройн цаг 6-7 цагаас эхлээд өглөөний 6 цаг хүртэл бол ажилдаг, гэхдээ маш удаан тэгээ ялгаруулж байгаа шүүрлүүд нь бол багасдаг. Ийм тодорхой хэлбэлцэлтэй явдаг гэж ойлгож байна. За тэр дундаа бол цөс өглөөний 6-аас өдрийн 12 цаг хүртэл бол хамгийн хүч чадлаа шавхаж хамгийн эрчимтэй ажилдаг үе. Тэгэхээр энэ үед нь бид нэр хоолыг сайн идэх хэрэгтэй. Тэгэхээр өглөөд бол та хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа орой хоолыг дайсандаа өг гэдэг ийм үг хүртэл байдаг. Тэгэхээр энэ нь юу хэлж байгаа юм гэхээр өглөөний хоол бол маш чанартай. Тэгээд тодорхой ийм хөнгөн биш ийм хоол идэх хэрэгтэй болчихж байгаа. Та өглөө хэдэн цагаас ч болсон тийм ээ тэрнээс хамаарахгүйгээр
унтаж байсан ч гэсэн одоо та өглөө 6 цагт таны ходоод гидс чинь бол ажиллаад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр та 10 цагт ч болсон, 12 цагт ч болсон унтаач байсан таны ходоод гидс чинь бол өглөөний 6-7 гэхэд аль хэдийн идэвхч ч гэсэн байдаг байгаа. Тийм учраас ер нь эрт унтаж эрт босч явах нь их бол сайн байдаг. За үүний эсрэгээр та орой болоод ирэхээр 6-7-оос хойш бол та сэрүүн байсан ч одоо шөнийн 1 цаг 2 цагтаа сэрүүн байсан ч гэсэндээ таны ходоод гидс бол ерөнхийдөө идэвхгүй байдалтай орцсон байдаг. Тийм учраас тэр үед нь та хэрвээ хоол идээд байх юм бол тэр хоолчин нэгдүгээрт бол их шингэцэн удаашрна, хоёрдугаарт тэр хоол тэжээлээс авах тэр таны биед хэрэгтэй тэр шим тэжээлээ бол авч чадахгүй болдог. Тийм учраас яг энэ хэмнэлтэн тааруулж та бас өглөөдөө босож оройдоо эрт унтдаг байх хэрэгтэй байгаа. За ер нь бол өглөө боссон цагаас хойш 2 цагийн дотор өглөөний цайгаа ууж хөвшгийг бол зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та өглөө хэрвээ 7-д бослоо гэх юм бол 7-оос 9-ийн хооронд өглөөний цайгаа ууж амжаарай. Тэгэхгүй зарим хүмүүс болохоор өглөө босчоод зүгээр нэг ус уучаа тэгээд ерөөсөө бүр өдөр болтол нэг хүртэл ч гэдэг юм уу ингээд бүр хоосон яваад байдаг. Тэгэхээр энэ нь бол дахин давтагддаг тохиолдолд таны ходоод гидс бол хямардаг, цаашлаад өрөвсөх ийм нөхцөл нь бүрддэг юм байгаа. Тийм учраас та босон цагаас хойш 2 цагийн дотор аль болохоор хооллоод хурдан одоо өглөөнийхэн цайг ууж хөвшөөрэй. Тэгээд цөс маань өөрөө болохоор одоо бид нар нүүрс ус идэх тохиолдолд бол ялгархгүй тодорхой хэмжээгээр өөх тосны найрлагатай ийм хүнсний бүтээгдэхүүн идэх тохиолдолд зөвхөн ялгардаг. Тэгэхээр та өглөө нэг талах идээд ч юм уу ингээд гарах тохиолдолд таны цөс бол тийм их идэвхтэй ялгарч чадахгүй. Тэгэхээр талхаа та дангаар нь биш одоо цөцгийтэй юм уу, зөөхийтэй юм уу, өрөмтэй юм уу, шар тостой юм уу ямар нэгэн тодорхой хэмжээний ийм юу агуулах вэ? Одоо тос агуулсан ийм байдлаар хэрэглэх тохиолдолд эсвэл та өндөг идэж болно. Тэгэхээр өндгийг бид нэр шарах нь бол ходоодонд нэг тийм тустай биш. Тийм учраас чанж идэх тохиолдолд өндөгний шаран дотор агуулгадж байгаа тэр лецтин гэдээ бодис нь бол бидний цөсийг маш сайн ялгаруулах хөөхөд бол тусалдаг. Тийм учраас өглөөдөө чансан өндөг идэхэд бол их зүгээр байдаг. За тэгээд өөр бас бид нэр өглөөдөө юу идвэл одоо зүгээр вэ гэхээр тунгалах шүл идэж болно. Тэгэхээр шүл гэдэг бол өөрөө тодорхой хэмжээний өөх торс орсон байдаг учраас та өглөөний цайндаа бол тунгалах шүл идээд одоо тэр шүлэн дотроо будаа хийж болно, тийм ээ, гурвалжин будаа, шар будаа, цагаан будаа хийж болно. Эсвэл ногоо хийгээд иддэг ч юм уу ямар нэгэн байдлаар одоо шүл хэрэглэхэд бол таны цөс бас их сайн одоо ялгарнаа. Тийм учраас өглөөдөө бол маш их ач холбогдолтой ийм тос өөх тодорхой хэмжээр агуулсан хоол идэх хэрэгтэй. За кашны хувьд бол өглөө идэхэд бас тохиромжтой байдаг. Гэхдээ кашнда мөн л адилхан та цэцгийн тос юм уу эсвэл өрөм тэгээ шар тос хийсэн тохиолдолд тэр каш таны цөсийг ялгаруулахад туслана. Тэгэхээр өглөөдөө бид нар чанартай тэгээ тодорхой хэмжээний өөх тос орсон ийм хоол идэж байгаарай гэж та нарт зөвлөмөр байна. За ямар одоо хүнсний бүтээгдэхүүнийг өглөө хэрэглэхэд тохиромжгүй вэ гэдэг тал дээр бас анхааруулъя. За тэгэхээр кофе байна. Кофег бол бид нар кофе бол өөрөө цөсгөөх үйлчилгээтэй гэвэл үйлчилгээтэй. Гэхдээ өлөн дээр хэрэглэхэд бол хамгийн их тохиромжгүй. Ягаад тэгэхээр кофе бол өөрөө ходоодны састыг зочроодог. Тэгэхээр та хоол идэхээс өмнө кофе ууж болохгүй, хоол идээд тодорхой хугацааны дараа та кофе одоо уугаад сурцсан байвал кофе уух тохиолдолд хоолны дараа өглөөний цайны дараа хэрэглэх юм бол энэ нь нөгөө ходоод гисийг зочроохгүй байх боломжтой болно. За өглөөд их хүүтийн юм авах юм байдаг. Тэгэхээр бид нэр ялангуяа янз бүрийн жуустэй за одоо жимсний шүүс байна. Тэгэхээр энэ дотроо бол одоо цитрусийн төрлийн нимбэг жүүржигч гэдэг юм уу тийм ээ киви гэдэг ийм цитрусийн төрлийн хүчлэг ийм хүнсний бүтээгдэхүүнийг бол өглөөдөө хэрэглэх нь их тийм таатай биш. За тэдгээр нь болохоор мэдээж ходоодны састыг бол цочроодог байгаа. За бас нэг зүйл нь болохоор өглөөд хүмүүс бас тараг йогурт идэх нь бас их зүгээр эрүүл хооллолт гэж ташаа ойлгодог. Тэгэхээр одоо хоол зүйн ухаанаар бол одоо шим тэжээлийн ухаанаар бол өглөө тараг уух бол тохиромжгүй. Ягаад тэгэхээр бидний тарган дотор хамгийн гол нь маш олон төрлийн
бактериуд байгаа, ашигтай бактериуд байгаа. Таны ходоод гэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Одоо бифидобактери, лактобактери гэдэг ингээд нөгөө бактериуд байдаг. Тэгэхээр тэр бактериуд нь болохоор бидний өглөө хэрэглэх тохиолдолд ходоодны хүчил одоо өглөө бол бас маш их хэмжээгээр ялгардаг хүчтэй байдаг учраас ходоодны хүчил тэр бактериуд нь бол устдад өгчдөг. Тийм учраас нөгөө гидсэндээ очих бактери нь цөөрчдөг. Тэгэхээр бид нар бактерийг таргийг хизээд хэрэглэх вэ гэхээр үдээс хоош хэрэглүүл зүгээрээ. Ер нь бол их үд буюу 15 6 цагаас хоош хэрэглэвэл таны гидсний ашигтай бактерийг нэмэгдүүлээд өгөх юм боломжтой байдаг. Тийм учраас та өглөөний цайндаа йогурт, тарг хэрэглэх нь бол нэг тийм зөв биш юм байгаамаа. За салаадны хувьд одоо ногооны хувьд бол бас бид нэр өглөө хэрэглэх нь их тохиромжтой биш байдаг. За бүр хэрэглэх шаардлага гарлаа гэхвэл та тодорхой хэмжээгээр юм шарахгүйгээр жигнээд тэгээд тос хийж болно. За тосондоо болохоор халаад хэрэгэлдэггүй тоснууд хийвэл их зүгээр байдаг. Тэгэхээр энд нь ямар тоснууд орох вэ гэхээр одоо майлгын тос байж болно, гүнжтийн тос байж болно, оливын тос байж болно. Тэгэхээр ийм тос хийгээд юм уу эсвэл тэр ногоондоо бид нар баг зэргийн зөөхий хийгээд ингээд хэрэглэх тохиолдолд таны одоо цүс ялгараад хоолны шингэц сайжрана. За тэгээд хоолны хэмжээнд дээр бас нэг анхаарах зүйл байгаа. Өглөөний цайн дээр хэрвээ та хит одоо баг хоол идэх тохиолдол тийм ээ баг идж байгаа зүйл маань ийм хэмжээ нь бага байгаа тохиолдолд таны цүс бүрэн ялгарахгүй хэдий их хэмжээгээр л хоол одоо цай уун тэр хэмжээгээр цүс ялгарч суларж идэг. Тэгэхээр та хэрвээ өглөөний цайнд хит хөнгөн хооллоод байх юм эсвэл хит хурдан шингэцтэй юм хоол идэх тохиолдол одоо жишээ нь багахан юм каш идээд байхад бол энэ нь бас тэгж цүсийг бүрэн ялгаруулахгүй болох гэдэг. Тийм учраас та каш идсэн бол чансан өндөг идэж болно те. Гэх жишээний ингэж өглөөний цайнд нэлээ ингээд нөгөө их хэмжээгээр жоохон хооллоод өгчих хэрэгтэй. Эсвэл бүр хоол хийгээд идчихэж болно. За өндөгний хувьд бол бид нар дахианы өндөг бол илбэг. За мөн хэрвээ олдсон байдаг бол бүдний өндөг идвэл зүгээр. За хэмжээний хувьд бол дахианы өндөг бол 1-ээс 2-ыг идвэл зүгээр. Нэгдүгээр за зарим хүн бол бүр 3 муруу гэдэг одоо иддэг. Тамирчин л биш бол та тийм их хэмжээгээр бас өндөг идэх нь их тохиромжтой биш. Шансан өндөг 1-ээс 2-ыг идэхэд бол та хэрэгцээтэй тэр шимтгийжэл уургаа бол аваад ич чадна. Бүдний өндөгийн хувьд бол хэмжээ нэг жижиг байдаг учраас нэг 3-аас 4-ыг бол идэхэд их зүгээр. Ялангуяа ахмад настай хүмүүс бол бас энэ бүдний өндөг идэж яхад бол тэр тархинд нь их сайн тижэл болж өгдөг. Юм мартаад байгаа тийм хүмүүст бол ерөнхийдөө өндөг их зүгээр байдаг. Ягаад тэгэхээр бидний тархины үйл ажиллагаа, тархины мэдрэлийн эсүүд маань өөрөө өөх тосноос их юугаа авдаг, тижэл авч яадаг. Одоо тархины маань 60% нь бол өөрөө өөхнөөс бүрдсэн байдаг. Учраас хэрвээ та хүнсэндээ өөх тос баг хэрэглэх тохиолдолд тархины юу маань одоо үйл ажиллагаа маань мартах самтгаа болж идэг. Тийм учраас өндгийг бол бас хэрглэж хөвшүүлэх зүгээр байгаа шүү. За ингээд ерөнхийдөө өнөөдрийнхээ зөвлөгөө хүргэж जैन. Тэгээд та бүхэндээ дахин хэлэхэд өглөө заавал та юм мэдээж хөвшөөрэй. Хэрвээ та өглөөний цай ууж сурахгүй бол өглөөний цайгаа тогтмол хэрглэж хөвшөхгүй бол таны цөс өтгөрнөөс болоод шөндөө таны тэр өтгөн цөс маань урсаж ходоод руу орж ирэн цаашлаад улмаалаад одоо бидний улаан хоолой руу орж ирэн бүр дээшлээд бидний залгуур түнхийг хүртэл зочроож өрөвсүүлдэг байгаа шүү. Тийм учраас өдөртөө яг цөсний өөрийнх нь идэвхтэй ажилдаг өглөөний үүрийн одоо 06 цагаас оройны 18 цагийн хооронд та сайн хооллоод ялангуяа тэрэн дотроо 6-аас 12 цаг гэдэг бол ерөөсөө алдаж болохгүй ийм цаг байгаа. Энэ үед нь та сайн чанартай тэгээд тодорхой хэмжээгээр тос өөх орсон ийм хоол идэж хөвшөөрэй. За энийг та бүхэн амьдралдаа хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тэгээд комент хэсэгт яг өөрийнхөө өглөөний цайнд ямар хоол хүнс хэрэгэлдэгэ бас бичээд явуул бие биенээсээ бас суралцах юм боломжтой болно. За ингээд та бүхэнд эрүүл энхийг хүсье, ходоод гисээ хоолоор ангацгаая.